Ингээд боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайд Баатар Улиг таныг бас сэтгэлдээ бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамнаас 2019 онд багшийн мэрэгжил, багштай холбоотой, за багшийн нэр хүндийг өсгөх, багшийн ажлын ачааллыг бууруулах, нөгөө талаараа багш нарынхаа бас мэдлэг боловсрол туршлагыг хооронд нь хуваалцуулах чиглэлээр нэлээд ажлуудыг бас зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн 2 сард бие багш гэдэг энэ шоуг зохион байгуулахын санаачлагыг гаргаж бас энэ бидний санаачлагыг дэмжиж хамтарч ажиллахаар болсон боловсрол сувг телевизийн хамт олонд юуны өмнө талархаж байна. Тэгээд энэ телевизийн шоу гэдэг бол үндсэндээ бол бас нэлээд их олон хүний хүч хөдөлмөр хөрөнгө зардал гардаг ийм олон хүний багийн ийм ажил байдаг. Тэгээд энэ том ажлыг бас авч гарч энэ том ажлыг амжилттай зохион байгуулахад юуны өмнө биднийг бас дэмжиж хамтарч ажилласан байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ дэмжиж хамтарч ажилласан байгууллагууд Эрдэнэс 5 толгой компани Ган хуйг захиралд талархаж байна. За ард санхүүгийн нэгдлийн нөхдүүдтэй бас талархаж байна. Ган хуйг захирал бас байгаа. За дээр нь манай Төрийн банк дэмжиж хамтарч ажилласан Дэлгөөн захиралдаа бас танай банкны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ телевизийн нэвтрүүлгийн туршид бас шүүгчээр ажилласан 3 шүүгчтэй талархаж байна. 2019 онд багш нартайгаа нэлээд олон удаа уулзалтууд хийсэн, 21 аймагт ажилласан. Үнэхээр бас сүүлийн жилүүдэд багшийн мэрэгжлийг бас төдийлөн анхаарахгүй, хайхрахгүй байдал. За багш гэдэг хүний хөдөлмөрийн үнэлэмж нэлээд бас доошлсон. За нөгөө талаараа бас манай багш нарын одоо мэдлэг боловсролыг одоо төдийлөн бас анхаарахгүй байна уу да гэдэг ийм байдал бас ажиглагдаж байсан л да. Тэгээ багш нар маань маш олон саналуудыг гаргаж байсан. Энэ бие багш гэдэг шоу телевизээр ингэж явж ирснээс хойш манай багш нар бол одоо үнэхээр бидний одоо ажлын ачааллыг бид нар хичээлдээ яаж бэлддэг вэ? Хүүхдүүдтэй хичээлээ бэлдэх гэж яаж одоо нэр цаг зав ингэж гаргадаг вэ? За бидний ажлын хүнд хүчрийг одоо нэр үнэхээр бас телевизээр харуулж олон нийтэд ингэж үзүүлсэн юм сайхан нэвтрүүлэг боллоо гэдэг дээр бол манай багш нар бол ярьж байна лээ. Тэгээд энэ олон мянган багш нарыг одоо ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн нийт 47-8 мянган багш нар байна. Энэ олон багш нарыг төлөөлж Монгол орныхоо одоо өнцөг болон урд сууж байгаа энэ олон сайхан багш нарыг төлөөлж амжилттай оролцож эцсийн шатанд хүртэл ингэж ирсэн 4 багштай туйлыг талархаж байна. Та дөрөв маань одоо шилдгийн шилдэг байсан. За энэ телевизийн нэвтрүүлгэнд оролцсон, анхан шатнаас нь оролцсон олон багш нар байгаа. 90 гаруй багш нар байгаа. Тэр бүх багш нартаа бас талархаж байна. За шилдэг 30-д бас оролцсон шалгарсан багш нарын маань төлөөлөл ирсэн байна. Та бүхэндээ бас талархаж байна. Та бүхний маань энэ телевизийн нэвтрүүлгэд орж энэ телевизийн нэвтрүүлгээр ингэж та бүхний маань гаргасан заах аргын энэ мэдлэгийн шеэр бол бас бусад багш нартаа үлгэр дуурайлуулж мэдлэгээ хуваалцсан ийм сайхан дуршлаг болж байгаа гэж би итгэж байна. Тэгээд бүх хүмүүст талархаж байна. Нэвтрүүлгийн багийнханд хөтлөгчдөө телевизийн нөхдүүд дахин талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Шилдэг багш хэн болох вэ? Нэвтрүүлэг дээрийн давтаа өрнө үзэгчтэй бие багш нэвтрүүлгийг ялагч тодорох торгон мөч бид бүхний өмнө ирээд байна. Ингээд дугтуг авчирж өгнө. Дугтуг авчиръя. Оноо нэгтгсэн байгаа. Баярлаа. Ялагчийн нэр яг одоо миний гарт байгаа энэхүү дугтуун дотор байгаа. Шилдэг багшийг тодруулж энэхүү дугтуг задлж өгнө үг юм ээ. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайд Баатар Улиг танд гардуулъя.
За. Би багш шоуны ялагч Аюуш Сэлэнг аймаг. Баяр хүргэе. Би багш нэвтрүүлгийн ялагч болсон Аюуш багшийг урьж байна. Шиддэг болсон багштай амжилт хүсээд 100 сая төгрөгийн батламжийг гардуулъя. Алгадашир. Сэлэнг аймагаас төдөө оролцсон. Би багш нэвтрүүлгийн 100 сая төгрөгийн эзэн болж ялагч болсон Аюуш багштай баяр хүргэе. За Аюуш багш шишээ гараад ирээ. Вуу! Яй! За шүүгчнэртэй толготой илэрхийлье. Шүүгчнэрээ баярлаа. Баяр хүргэе. За танд маш их ажлын өндөр амжилт хүсье. Шагналынхаа мөнгийг дөнгөж сая гартаж авлаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Энэ бол хүний амьдрал тийм олон тохиолдох зүйл биш байх гэж бодож байна. Багшийн одоо боловсрал ур чадрыг маш их өндөрөөр үнэлсэн ийм сайхан төслийг санаачилсан боловсрал соёл шинжлэх ухаан спортын яам болон тэнд ажиллаж байгаа бүх албан хаагчид бүх хүмүүст маш их баярлалаа. За тэгээ боловсрал телевизийн мундаг эрч хүчтэй залуучуудад маш их баярлж байна энэ нэвтрүүлгийг хүрэхэд. Үнэхээр гайхалтай ажилт юм байлээ. Ер нь дэмжиж оролцсон Төрийн банк, Эрдэнэс 5-7 офцат компани, ард санхүүгийн нэгдэл гэх мэтлэн олон одоо ивент итгэж оролцсон байгууллагын бүх хүмүүст маш их баярлалаа. Та бүхний одоо цаашдаа ажил нь өндрөөс өндөр байх болтугай. За тэгээд хамт ингээд мөр зэрэгцээд энэ тэмцээнд оролцсон нийт 29 багштай энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар хамгийн мундаг нь шилдэгэн ээж чадсан шүү. Үнэхээр их баярлж байна. Мэдээж одоо дэлхийн багшид нэрээ гаргаж Монгол улсынхаа төлөөж явах гэж байгаа учраас энэ боловсролын нэр хүндийг одоо гаргах хариуцлагатай энэ үүргийг хүлээсэн учраас одоо яам боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны хамт олон болол мэдээж чиглүүлж ажиллаж байгаа. За бас цаашдаа одоо ингээд зөвлөмж коучуудыг бол над руу бол ингээд өгч ажиллах байх гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа өөрийн багшийнхаа мэрэгжилд үнэхээр зүрх сэтгэлээ зориулж одоо бүх хүүхдийнхээ төлөө хичээл ажиллахаа бол энд сайдынхаа өмнө амлажээ. Иймхүү ардын олон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх хүнд бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн Эгэлжирийн багш өөрийн хөдөлмөрийг 100 сая төгрөгөөр үнэлүүлж Монгол улсын шилдэг багш гэх эрхэм алдрыг хүртсэн юм а. Багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн, багш та хүсэл долгилсон ирээдүйн замын их билээ.